Ягаад ингэж нөхөр манайх ч өөрөө угаасаа хэрэглээний эдийн засгтай, үлэлтийн чанартай бизнестэй. Аялал жуулчлалаа ярих юм бол зуны 3 сар. Тэгээ зуны 3 сар хөлбөмбөр эхэлж байгаа оюутнуудаас өнний 2 сард нь ажилласан очны оюутнуудаас нийгмийн дадлан шимтгэл авах гэхээр ажиллах хүчндээ ч хэцүү, ажиллаж байгаа компанида ч хэцүү. Тэгээ эн чинь нийтдээ бол нэг жилд нэг 58 орчим тэрбум төгрөг асуудал яригдах юм билээ шүү дээ. Тэгвэл бид нар чинь 58 тэрбум төгрөгөөр нэг жил хотынхон бордюрыг сольж байгаа шүү дээ. Ирээдүйд ажиллах хүчнээ бэлдэх бодлогоо бид нар хотын нэг хэн жилийн бордюрын мөнгөөр хийж болохоор шүү дээ. Одоо өнөөдөр жишээ нь байнгын ажлын байр бус хүнийг ажилуулахад хүртэл бид нийгмийн дадлан шимтгэл төлж байгаа. Тэр хүнд хоолны мөнгөг л тэндээсээ төлж байгаа. Унааны мөнгөг л бас төлж байгаа. Тэр ийм одоо татврын дээрэнгүй бодлогыг бид нар болох хэрэгтэй. Нэг татвар төлөгчийг яаж олон болгох вэ гэдэг бодлого баримаар байна. Сангийн сайдаа. Би танд итгэж байна. Үнэхээр